Энэ удаагийн бичлэгээр гараад удааг байгаа Anker брендийн цоошин бүтээгдэхүүн. Nano charger 130 ватттай 6 порттой. За тэгээ модель нь болохоор 21A2155. Тэгээд ультра компакт дизайн буюу маш авсаархан загвар хийцэлтэй. Зориулт нь өөрөө Universal, Apple, Samsung болон бусад гэж байгаа. Хар болон цагаан өнгөтэй ирсэн. Энэс би өөртөө нэг авсан байгаа. За нэг ерөнхийдөө хэрэглээ нь бол нэг иймэрхүү юм байна. Ширээн дээрх бүх олон кабелийг нэг дор шийдэж өгөх нь байна. Алдаа бол супер дагалдах хэрэгсэл талдаа Anker-ыг барах брэнд гэж бол одоогор байхгүй гэж боддгоо. Тэр бас зөвхөн миний бодол гэж магадгүй. Хөөх ямар сүртэй савлгаатай. Техник үзүүл бол мэдээлэлс харж байхад энэхүү жирийн цэнэглэгчний маань өргөн ерөнхий стандарт MacBook дэвжлэг 1.9 өндөр нь. За гол юм дараа нь задлана. Одоо эхлээд дагалдах хэрэгслүүдийг нь харцгаая. Төрмийн дагуу танилцуулга боршуур байна. Кабель маань гараад ирлээ. За энэний уурт өөрөө нэг метртэй юм байна. Метр гарсан байна уу? Энийг үзүүлэлт дээрс нь хараагүй. Ерөнхий баримжаагаар бол тиймэрхүү байна. Плаг болохоор манай Монголд нийтлэг ашигладаг. Олон улсад нэршлэрээ China стандарт гэж яригддаг. 2 сэрэ залгууртай. Хойноосоо ийм оролттой юм байна шүү. Pouch гэж ярьдаг те. Цүнх. Иймэрхүү цүнхнүүд айгүй гоё байдаг. Энэ дээр Anker гэсэн логотой жижиг цүнх. Дээр доор нь хийчих юм байна. Энд шаардлагатай бусад юмнуудаа хийчих юм байна. Ялангуяа аялдаг ч юм уу дээш авч явдаг хүмүүст бол ийм цүнхэнд хийчихээр тухайн хэрэгслийн маань идэлгээ үзэмж маш гоёороо хадгалагддаг. Өөр зүйл байхгүй байна. Одоо гол бүтээгдэхүүнээ задлж харцгаая. Бусад ерөнхий мэдээлэлээс нь дуртахад энэхүү цэнэглэгч маань өөрөө Active 2.0 Shield гэдэг хамгаалттай. Тэрхүү хамгаалалт нь яадаг вэ гэхээр өндөр ватттай иймэрхүү адаптер, dock charger маань өөр дээрээ халалтын эсрэг систем, аюулгүй байдлын систем нь сайн хөгжсөн байд. За энэ доогоор бусад үзүүлэлтүүд нь байна. Ерөнхий мэдээлэл ийм зөөлөвч хийж өгсөн бас ширээн дээр зураад авахгүй, доод хэсгээ зураад авахгүй зурал цайтай болгож өгч байгаа юм байна. Яг нэг ийм саарл өнгө гоё идэх те. Хоёр талтай А, урталтаа 4C. Тэрнээс гадна Anker-ийн сүүлийн бүтээгдэхүүнүүд IQ стандартаар баталгаажсан байдаг. IQ стандарт нь өөрөө өндөр ваттыг ямар нэгэн гэмтэл батарейны насжилтанд нөлөөлөхгүйгээр цэник шахдаг байх нэ. Ерөнхийд нь тэгэл тайлбарлалч тийм ээ. Танд олон цэнэглэгч адаптер авч яваад ах шаардлага байхгүй. Ерөөсөө энэ байхад бүх асуудлыг шийдэж байгаа. За хамгийн гол зүйл болох нөгөө схемийг нь танилцуулъя. Нэг зэрэг залгахад ямар ваттаар яаж хуваагдаж гардаг вэ? Жишээлбэл одоо энэ ингээд дангаараа 130 ватт гэж байгаа ч гэсэн эдгээр дээр 4 төхөөрөмж залгахад бүгд тусдаа 130 ватт нь хуваагдаа явчихдаг гэсэн. Хамгийн ихнийх дээр хамгийн өндөр гарах боломжтой байдаг. Тэгээ ингээд хуваагдаа явна. Зургуулангийн зэрэг залгах бол 130 маань бүгд тэнцүү хуваагдана гэсэн үг. Тэрийг ойлгодгүй зарим хүмүүс шууд 130-аар бүгд гарна гэж ойлгоод идэг. Одоо энэ дэр харагдаж байгаа хэ дээд хэсэг дээр уртлын C дээр дөрвөлнгийн зэрэг залгахад эхнийх нь 65, хоёр дахь нь 20 гэд хуваагдаа явдаг байх нэ 20. Тэгээд дээрэс нь энэний хуваарлалтаас гадна таны залгаж байгаа төхөөрөмж нь өөрөө хэдэн ваттыг хүлээж авдаг тэрийгээрээ л хүлээж авна. Одоо жишээлбэл 16 Pro Max 35 ватт хүртэл дэмжиж байгаа 30 ватт ч юм уу тий. Тэгэхээр энэ төхөөрөмж өөрөө өндөр шахдаг байлаа гэд тухайн төхөөрөмж нь цэнэглэгдэж байгаа төхөөрөмж нь өөрөөхөө л хүлээж авах боломжтой гэсэн. Хамгийн ихнийх дээр шууд дангаараа 100 ватт. 100 ватт гэдэг бол сүүлийн үеийн хамгийн сүүлийн одоо Apple-ийн бүтээгдэхүүн дээр жишээ авахад MacBook дээр 100 ватт гэдэг бол хангалттай өндөр үзүүлэлт. Ингээд бүх схем нь юм байна. За тэгээд нэг иймэрхүү бүтээгдэхүүн байна. Та бүхэн сонирхч ивэл манай дэлгүүр рүү чат бичээд альсвал
хуудасаар холбогдоорой. Тэрнээс гадна манай дээр Anchor-ийн албан ёсны дэлгүүрүүдээс нь дараах бүтээгдэхүүнүүдийг тогтмол оруулж ирж зарж нийлүүлж байна. Power bank, бусад адаптерууд, кейблүүд гэх мэт. Эдгээрийг хэрэгжилж үзсэн хүмүүс бол маш сайн мэддэг байхаа. За тэгээд баярлалаа.